За хүүтний эрч чангарсан ойрын өдрүүдэд орон нутгийн зам тэр дундаа завхан увс чиглэлийн замд ихээхэн хүндрэл учирч байгаа тухай мэдээ онцгой байдлын ерөнхий газарт иржээ. За учир нь баруун аймагуудаар хүүтний эрч чангарч байгаагаас гадна цас орж цасан шуурга шуурч байгаа тул үзэгдэх орчин хязгаарлагдаж зам даваа хаагдаж ийхүү хүндрэл учирч байгаа гэлээ. Тэгэхээр орон нутгийн замуудад бас жоохон хүндрэл үүсэж чинь цас ороод шуурч байна. За тэгээд энэ хүүтний уйлрал дээрээд маань тэнхлэг өндөртэй тээврийн хэрэгсэлтэй бас орон нутгийн замд явахгүй юм л да. Тийм учраас засан цуусан тээврийн хэрэгсэл эвдэрсэн. За дулаан өцгөө явцснаас эргээд маань хөл гараа хайруулсан тий. Одоо таарч бээрсэн ийм явдад ялангуяа Цахмаа аймгийн сумдуудад нэлээх гарч байна. Дээр нөгөө дизель хөдөлгөөртэй машин, автомашин гэж ярьдаг тий. Тийм автомашинтай их зорчиж байгаа. Нөгөөдөл нь одоо ийм хүүтэн тостой бас зарцаад машин маань явахгүй ийм нөхцлүүд их үүсэж байна. За хүүтний эрч нийслэлд ч мөн өдөртөө хас 25-аас хасах 30 хэмээг зааж шөнөдөө 34-өөс 36 градустай хонж байгаа. За энэ хүдрэл нийслэлийн иргэдэд ч мөн хүн дээр тусч дулаан гараашгүй иргэдийн автомашин хүлдэж засварын төв рүү ирэх нь ихсжээ. Яг энэ бям гаргаас хойш ерөнхийдөө бол асахгүй болсон одоо хөлдсөн машинууд бол маш ихээр ирж байгаа. Энэ машинууд минь юунаас болоод ингээд асахгүй болж байна гэдэг нь өөрөө ерөнхийдөө бол тухайн одоо жолооч мань те моторын тосыг солиогүй гэдэг юм уу, альсгүүл аккумулятораа солиогүй гэдэг юм уу, одоо нэг байнгын тогтмол хийж явах хэвээр үйлчлэгчдийн хийгээс болж одоо иймэрхүү тохиолдлууд агиух гарч байгаа. Жишээ нь одоо моторын тосыг солиогүй байх юм бол моторын тос минь яах вэ гэхээр өндөр градус дээр зарцалд явагдаад тэгэд яг машиныг асаах гад асчаар дарах үед моторын эргэлт мань өөрөө маш удаашраад тэрнээс болж асахгүй байх хэмжээний. Эсвэл аккумулятор муу байх юм бол эргүүлж дийлэхгүй байх хэмжээний. Дээрээс нэмээд астачаар бас муу байх юм бол бас нэг хүчтэй эргүүлдэг, хүчгүй эргүүлдэг. Тэрнээс болоод асахгүй байх хэмжээний тиймэрхүү тохиолдлууд гарч агих асахгүй ирж байгаа. За энэхүү автомашин хөлдсөн иргэдийн зарим нь авто засварын төвд хандлаггүй өөрсдөө машинаа асаах гэж дор нь гал түлж байгаад гал алдаж машинаа шатаасан гэх дуудлага бям гаргаас эхлэн нэмэгдсэн гэсэн юм а. За гэхдээ ойрын өдрүүдэд ахуйн гал төмрийн дуудлага харьцангуй бага байна гэлээ. За энэ жилийн тухайд автомашин шатсан дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт сүүлийн өдрүүдэд одоо нэмэгдэх хандлагатай байна. За энэ нь одоо бас иргэд маань гадаа хонуулсан автомашинаа өглөө нь одоо асах зорилгоор доороос нь ил гал тавьж одоо гал алдсны улмаас гал төмөр гарсан ийм одоо шилхэн нөхцөлтэй байгаа. Ийм учраас манай иргэд маань одоо энэ дээр онцгой анхаарч байх юм хэрэгтэй. За түүнчлэн ойрын өдрүүдэд иргэд осгож навсрах тохиолдол мөн гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. За тиймээс иргэдэг хайрх согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэхгүй. За хөлдөлт осголтоос урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн юм а.